За агуулгын хувьд бол ингэж байгаа юм. Нийт 4 хэсэгт болж байгаа. Яг банксууд хүмүүстэй холбоотой яг юу мэдэх шаардлагатай гэсэн хамгийн гол 4 мэдээлэл гэж хэлж байна. За гарахын давуу тал нь юу юм бэ? Бид нар ямар бенефит байгаа. За хоёрт нь бол өртгөн юм байна. Хамгийн гол асуулт. За гуравт бол яг андеррайтер аюу өндөр фи авдаг. Тэгээд таад яг үүрэг оролцоо нь ямар оролцоотой байд юм бэ? Дөрөвт бол мэдээж хөгөөцийн эдүүдийн ерөнхий процессыг зураглаад авчна. Календар антрын зурагласан байгаа. За ингээд ихний агуулгаар байна. За мэдээж эхлэхийнхаа өмнө компаниг товч танилцуулахад Монголд бол яаж байгаа юм? Харьцангуй отхон 20 он байгуулагдсан. 20 он байгуулагдсан болж одоо бид нар нэг салбарт 54 үүсэг гэх байна. Нэг нийт ерөнхий үзүүлэлтээр харилцагчийн тоо татсан дүн нэг ихний 3-т явж байна. За мэдээж үйлчлэгийн хувьд бол хөгөөц гэж байгаа жишээлбэл андраас тэр үйлчлэгэн дээр байгаа тэр хөгөөц нээлттэй хаалттай бондууд за мэдээж IPO, FPO баг. За нөгөө талд нь брокер дилерийн бизнес гэдэг явж байгаа. Тэр нэг 54 дундаа дээгүүрээ 3-т орж байгаа томоохон үүсэг гэж хэлж байгаа юм аа. Та бүхэн мэдж байгаатай бол мандал даатгал, мандал санхүүгийн нийтлгээд бүрэг толгой компани байгаа да. Тэр бидний арт дээр бол мандал asset гэдэг нэг AUM 340 орчим тэрбумтэй томоохон buy side байж байгаа. Тэгэхээр энэ нь бол бидний том давуу тал болдог. Яг бид нар sell side дээр бүтээгдэхүүн гаргалаа, нөгөө тал дээр retail дээр 30% зарлаа, үйлчлэгийг манай сан авах юм чинь. Яг үнцээс гарч байгаа нь бол бас нэг давуу талын нэг болдог байгаа. За бидний ажилласан төслүүд андеррайтер дээр бид нар нэг андеррайтинг зөвшөөрлөг аваад 3 жил орж ирэх та. За 4 жил юм байна. Нэг 610 орчим тэрбумыг компаниуд дээр татсан. 40 орчим компаниудын лого нь харж байгаа. За энэ дээрээс нэг ач холбогдолтой зүйл нь яаж юм гэвэл бид ер нь бол юу байгаа? Яг одоо санхүүгийн салбар дээр бонд гаргадаг тэр тусмаа банкуд санхүү болгох тэр үндсэндээ хагас их найдыг татна үзүүлсэн. Одоо ингээд харж байгаа бол бидний салбараар харж байгаа л манай их усүр татсан компаниудыг харуул бүгд банксууд байж байгаа. Та бүхэн мэдж байгаа. 550 бид нар одоо татсан байна. Энийг 10 сарын 31-ний тоо байгаа. За тэгээд ингээд хараад үзэнгүүт ер нь юу OTC нээлттэй хаалттай. За тэгээд хөгөө центрээ оруулаад үзвэл ер нь санхүү банкс дээрээс яг хамгийн их усүр татсан компани гэвэл үндсэндээ мандал капитал манах 1-2 дорт юм билээ. За үндсэндээ нэгт юм бил. Тэгэхээр юу жил гэдэг нь гэвэл яг банксын санхүүжил дээр бол бид нэр ерөөхдөө харьцангуй одоо мэрэгсэн гэх юм уу төвлөрсөн байгаа. Татсан нүгээс өнгөсөн харж байгаа. За өөрөө 2 IPO дээр л ярьжсэн Монголын логистик тэнгэр татгал. За тэгээ бусад өөр салбарын хэд хэдэн компаниуд байгаа. Тэр нэг нийт 620 орчмыг татсан. Ийм төвчний андеррайтер компани байгаа байна. За би та бүхэнд ихний зөвлөгөө бүрхэд ер нь хөгөөд гарч байгаа бол андеррайтер компани за оролцогч талууд зээлийн шинжилгээ хөрөнгө идэвхжийн удирдлага андеррайтер дээр компани сонголт дээр анхаарах нь аюул чухал гэдэг. За андеррайтер дээр нэм ялангуяа тэр компани туршдаг ур чадрын асуудал. Огт хөгөөс дээр ажиллаж байгаагүй компани дээр бол асуудлууд бол гардаг төлөвлөгөөнөөс удах ч юм уу тийм планасаа. Манайд бол бид чинь нэг өмнө бирс бүүлээс гарсан 2 хөгөөс дээр ажилласан. За одоо бол 3 хөгөөс нөхцөл дээр явж байна. Тэгэхээр нийт 5 болж байгаа. Би бол нэг хөгөөсийг аваад ажиллаа явж байгаа. Тэн дээр яг хэтгэлэн удирдлагчдээ бэлгээ зэрэглэлийн MICG компани байгаа даа. Тэр хамтын ажиллагаа яг үгүй сайтай байдаг. MICG нь бас нэг сайн хэтгэлэн удирдлагч компани байгаа даа. За одоо гол зүйл байна. За хөгөөс гарахын давуу талыг ер нь нэг 3 секшн яваад хэлээ харуул. За нэгдүгээрт бол яалчгүй санхүүжилтийн шинэ боломж олчиж байгаа. Одоо таад мэдж байгаа дагуу нөлөө 2-3 сард зохицуулж байгуулах хорооны шийдвэрүүд гараад банксууд дээр харьцангуй их усрууд гарах санхүүжилтийн боломжууд баг зэрэг хязгаарлагдаж жоохон тайт орчинд орсон байгаа. Одоо шинэ Монгол банкны ерөнхийлөгчдөр харахад ч гэсэн ер нь бол хоёр зохицуулж байгуулах хоёул бол харьцангуй хатуу хавгш маягийн бодлого барьж байгаа. Тэгэхээр одоо яаж нэг гэвэл банксууд маань банкнаас зээл авах хориотой болсон. За бонд их усрэмжтэй өөр өөрийн 30% гээд гिचэнгүүд яаж юм бол мадрыг харилцаж за нийтлэг маркет дээр банксууд бол ер нь их усүр татмаар байдаг нөгөө талдаа бондын харьцаа нь өөр өөр гэдэг 30% дандаа тулцгаац. За тэгээ банкнаас зээлэхгүй. За санхүү бодлогоос нөгөө фонд бир зэрэг их усрууд бол татаад за ихтгэлцэл нөгөө талдаа асуудалтай харилцагч нь болдог ч юм уу. Гिचэнгүүд энэ бол ер нь бол хөгөөс нэлээд хичээх аваар одоо яг гэвэл нөгөө бонд гаргадаг банксуудын чинь бол дийлэх нь харьцаанд тулцсан учраас хөгөөсөө одоо орон зай болдог. Хөгөөс яаж юм гэвэл өөр өөрийн 60% хүртэл байгаа. Одоо хаалттай бондоос бараг 2 дахин болж байгаа. За давуу тал бол мэдээж нэг төр хэмжээний их усрыг бол хөгөөсөөр татчихна. Хөгөөс угаас ер нь 880 гэсэн дүнгээр гарахгүй ер нь 5 тэрбум, 10 тэрбум, 30, 50 тэрбум гэсэн томоохон дүнгээр гарч байгаа. Тэгэхээр та яг их усрын шаардлага нь уйлдуулж байгаа нэг төр хэмжээний том санхүүжилт татах боломжтой. За мэдээж бол өөр өөрийн 60% хүртэл байгаа. За бас нэг давуу тал нэг ялангуяа жижиг болон дунд түвшний банксууд байгаа дээр дангаараа бол хөгөөс хүчрхүүний хоёр нийлж байгаа хөгөөс гаргая гэдэг
Би андуурыг бол практик дээр 1 мөн 2 удаа 2 банкс нээлж байгаа дундаа нэг хүүцээ гаргаж ирсэн байна. Одоо би 3 тэрбум зээлийн багцаас салгаад энд л 5 гаргачих маркет дээр 8-ыг босгоё гэх. Тэр энэ кейс бол та хэдмээр нарцсангуу бизнесийн төвшин одоо яг өсөлтөшн дээр явж байгаа жижиг интер гэж байгаа бол энэ яг практик боломжтой санагдаад байна. За санхүүжилтийн өртөг яг хямд гэж байгаа боловч энэ дараагийн слайдыг өртгийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй гаргацсан байгаа. Тэрийг хэдий дараа хэрэгтэй байна. За хоёр дахь бенефит бол хүүц бол яаж ч хугацаа их үүсэн болдог. Одоо банксын пассив харал дандаа 1 жил байгаа. Итгэлцэгчдэр банкны зээлчдэр одоо юу гэдэг хаалттай бонд гэж. Угаасаа инвестор буюу зах зээл дээр хөрөнгө оруулагч нар 18 24 жоо хэцүү байгаа. Тэгээ яг хаалттай бонд дээр бол тэнгууд угаасаа шаардж байгаа 12 сар жилээр байшуулаад итгэлцэж гэсэн тэгж л. За хүүц бол Монголчин сая баг 22-ны 23 хүүц гарсан байгаа. Сүүлийн 4 жил угаасаа 4 жил гэсэн. Тэгээ 10 баг бүгд 24 сар байгаа тийм 24 сар хугацаатай. Буюу 2 жил хугацаатай. Тэр их усэр нь бол хамаагүй урт болчихж байгаа. За хоёр үндсэн төлөлт нэг уян хатан байж болдог. Буюу одоо хүүг бол угаасаа өдөр тутам төлнө шүү дээ. Хөрөнгө оруулагч нар купон хүүг бол удирдлагаараа шаарддаг. Хагас чи дээр гаргын энэ гэж байгаа хэцүү дээж зэрэг үнэхээр топ биш. Ер нь бол бүгд практикээр удирдлагаараа гарч байгаа. Энэ дэр принципийн нэг давуу талууд байгаа. Ер нь манай сүүлчилбэл бүүлдээ бид хүүгээс гаргахад иргэн төлөлт нь одоо үндсэн төлөлтөө 24 сар хугацаатай гарчаад 21 дээрээ 50%, 24 дээрээ 50% төлж байгаа. Тэгэхээр 24 сарын хугацаанд дээр огт принципал төлөхгүйгээр бид нар бараг 18 сарын дээр мөнгө ашлах боломжтой байгаа байхгүй. За яг нийтлэг кейсүүд бол 12 дахь сар 24 дээрээ 50 төлж байгаа. Эсвэл 6 12 18 24 25-аар 4-ний нэгдэж бас явж байгаа. Тэр энийг бол та өөрсдийн зээлийн багцын хэр хэрэгтэй байдаг кэшфлоудаа ойлгуулж байгаа. Хүснээр гаргаж болох. Вау гарч. За дараагийн энэ слайд асуух зүйл гайгүй тийм. За 3 дахь зүйл нь бол компани нэр хүндийн жоо шин чанарын асуудал байгаа. Андроидын үүрэг. За саяны 1.5 2.5 аваад байгаа үнцаасны компани гол үүрэг нь юу юм бэ гэвэл яг олон ажил байгаа. Зүгээр нэг яг онцлог томоохон үедээ нэг 5 6 хэсэгт аваад үзвэл бол яг хэдлээ дийлийнхаа дараа л үгээр шүү. За энэ дээр хаагдчих, энэ дээр эхэлж байгаа. За ингээд тараад үзвэл мэдээж бидэд үнцаас гарч компанитайгаа уулзж идэг. Тэгэд нөхцөл тодорхойлж идэг. За хэдлээ 18-аар гарах уу, 24-аар гарах уу, танаа компани мчраас 19.5 маркет 19-ыг шаарж ийн гэдэг ч юм уу тий. Тэгээ нөхцөл тодорхойлоод Андроидын гэрээгээ байгуулсан. За энэ ястай мэдээж маркетинг мэдээлэл холбогдох зөвлөгөөнүүд бол мэдээж өгөөд юм. За үргэлжлүүлээ. За дийл төхөрлөө. Хилцээр хийцэн. За тэгвэл талуутайгаа гэрээ байгуулад эхэлнэ. За энэ дээр Android-ын action plan гаргаж идэх байна. Ер нь л хөвүүцтэр Android-ын компани гол үүрэгтэй гэж хэлж болно. Дээр би яг тусгаалan бичлээ. Ер нь одоо тухайн төслөө яг Android-ын лид хийгээд одоо энд аудит, энд зээл, энэ анхны үүрэг гүйцэтгэгч буюу банк болсон нөгөө тал тицкан байгаад хороо биер чинь зохицуулж байгуулсан байгаад бүгдийг нь дунд нь нэг төслийн координат маягаар ажилладаг байгаа. Тэгэл лид хийгээл энэ ингэж хооронд нөгөө тал нь юу болж чинь энэ материалыг хүлээж хооронд танилцуулга бичих гэх мэт лид хийгээл явж идэг байгаа. Тэгэхээр Android-ын ур чадвар руу яалчгүй туршлагатай байна хэрэгтэй гэдэг юм би тэрийг хэлээд. Огт туршлагагүй яадгүй гэвэл нөгөө тицкагийн сайжруулалт 1 сар хүлээж хооронд тэрэн дээр нь яж л үнсасны танилцуулга бичих юм уу. Тэг үр ярьжуудаа хийгээд бид нар явж явах хэрэгтэй байхгүй. Хөвгүүцийн процесс бол ер нь дунджаар бол нэг 4-6 сар гэж байгаа. За ер нь бол 5-6 сар болдог байгаа. Нийт татах хүртлээ. За action plan гаргана. Action plan нэг бүртэн дэлгэрэн гаргана. За kick off дээр яг хөтэ бүх талууд уулзж байгаа л танах юм хийн, манайх юм хийн гэдгээ айгүй сайн клэр болгож явах хэрэгтэй байдаг. Яг одоо аудит нь энэ аудитаа хийн, хууль нь ийм 2 төрлийн дүгнэлт гаргана. Энэ төрлийн төслүүдийг Android-ын драфтаар хангах юм уу, хуулийн драфтаар хангах юм уу гэдгээ бүгдийг нь клэр болгож идэг гэсэн үг. Тэгээ action plan-а дундаа тохирдог маягсал. За үргэлжлүүлээд за төслөө лид тэгэл олж талууд уялдаа холбоо хангаал явах нь шүү тий. За мэдээж банк устайгаа шууд тулж ажиллана. Бүх ажил дээр нь спортлно. Android-ээр аюул чухал үүрэгтэй байгаа. За тэгэл нөгөө холбогдох одоо энэ хамгийн түрүүнд дараагийн процессыг хэлээд харахад тицка бүрдүүлэхэд жишээлбэл ямар материал бүрдүүлдэг юм бол гэлтэхэд Android нь эдгээр 20 материал байдаг ч юм уу тий гих мэтсэн дандаа ийм спорт байдлаар явж идэг байгаадах. Ийм албан бичиг явуулд ингэж драфт явуулд ингээл. За дараалал мэдээж мэрэгжлийн гол ажлуудын нэг бол нөгөө 500 400 утастай проспектусыг бичээд хавсалтуудаа цуглуулад үнцаасны танилцуулгыг боловсруулж идэг. Хаалттай бонд бол яг нэг дунджаар 90-120 хуудастай проспектус байж болдог бол хөвөөс дээр 400 500 багтах. Тэн дээр бид нар макро орчин бичнэ, банкны салбарын орчин бичнэ, компани өөрийг нь бичнэ, бүх талуудаа бичиж идэг. Тэрийн бүгдийг боловсруулаад явж идэг. За холбогд судлаа шинжилгээгээд. За сүүлд нь Монголын өргөнгийн бирж за арилжаач байгууллага Чингис хаан ч юм уу, UBX ч юм уу, санхүүц бол хороонсоо, тицкагийн зөвшөөрөл, хөвөөцхөө зөвшөөрлөхөө материал маягтуудыг нь бүрдүүлээд сабмит хийж идэг. Тэгээд зөвшөөрөл авч идэг байгаадах Android нь. За зөвшөөрлүүд гарлаа. Тэрний дараа юу болох вэ гэхээр одоо энэ чинь нэг баг 5 дахь 4 дахь 5 дахь сар дээр явж байгаа байхгүй. Үргэлжлүүлээд борлуулалтаа юм. Эхний ээлжинд бол хаалттай хүрээнд одоо санал болгоо авдаг. Private retail хөрөнгө оруулагч нарт.
За тэгэл тэрний дараа Roach буюу нөгөө олон нийтэд танилцвал одоо яг Eat Tide-ийн компани Reels болгоноор гарч идэг үе чинь энэ дээр явж байгаа. Хүбүүцийн давуу тал гэж баахан хүүхдүүд гараад ирдэ шүү дээ. UCK-гийн. Тэр чинь бол яг энэ дээр ажиллана байгаа байхгүй. Буюу ритейл дээр борлуулалт хийж байгаа. Та 10-ыг татж байгаа бол хувь нь угаасаа шууд ингэ гүйж байгаа шүү дээ. 0-ээс эхлээл. Монголын нийтлэг кейс дээр угаасаа өрчлөн дээрээ дийлэхдээ дүүштэй эрэлт өндөр байдаг учраас ер нь баг нэгэл хаагддаг юм дөө. Тухайн эхний өдөр баг 100% болчдөг байгаад. За тэр ерөнхий процессыг бол Android үүрэг бол ингэж явдаг байгаа. Ийм оролцоотой байд юм аа. Тэр айгүй чухал оролцоотой байдаг байх нэ. За үргэлжлүүлэлт процессыг нэг том зургаар нь харчаад өндөрлөе. Нийт хүбүүц гарах эхнээс нь эхлээд төгсөд хүртэл ямар шоу процессыг явдаг юм бэ гэж. За яг хөө энэ дэр нэлээд хураангуулсан байгаа даа. Гол зүйлийг нь оролцсон байгаа даа. Ийшээгээд 6 сарын хугацаар хэрэгжиж байна. За энэ юу хоног вэ гэвэл сарын ажлын 4 хоногор болж байгаа. Тэр нөгөө нэг 24 хоног болж нийт 6 сарын хугацаа тий. За эндээсээ нөгөө ажил маань эхлээд энэ дэр финиш болж байгаа гэж ойлгочихлоо. За ингээл харангуут оролцогчдоо гэрээ байгуулнаа. Андраачтайгаа төгссөн тий нөхцлөө ярьцсан. За бид нар хөрөнгөжлийн удирдагчаар Монголд нэг 5 байна уу 6 компани байгаа. UAF, MICG одоо хамгийн түгээмэл нийтлэг хүбүүцэд UAF ялангуяа олон хүбүүцээр ярьж байгаа. MICG маань баг 4-5 хүбүүцээр ярьж байгаа. Бас туршлагатай газар байгаа. За тэгэл нөө аудит хуультайгаа ажиллана. Энэ хэд мэдээж хороонд бүртгэлтэй газрууд байх хэрэгтэй аудит энэ төр. Гэрээгээ байгуул. Төлбөр аншин юм байна. А түрүүсээ би нэр 15-аас 25-аас гээд үүшгийн үсэд баасан шүү дээ. Тэрийг нөгөө талгаа тохирж жагаад яаж төлж ухааш төлж болдсон шүү. Лидинг маяг. Тэгэхээр гинт татж байгаа дүнгийн 1.1-д 2.1 хийдгээд айгүй өндөр дүнгээр таадаас бити бодороо зардлаа харж агаад айгүй уян хатан байгаад ярилцаад төлбөрөө хуваагаад төлж болдог байгаа шүү. За Андраачтайгаас үлдээ гэрээгээ байгуулчих нэ тий. Тэр энэ маань харж байгаа бол ерөөсө гэрээ байгуулаад 3 лооны ажил авчих юм уу гэдээ гайхчихмаа. Мэйл явуулаад 2 хүн ингэчих юм уу. Бодвол тэр ер нь тэгдэггүй байгаа. Олон талуудын үн авна хоорондоо тохиролцсон гэл. Талууч хоорондоо бүгд нэгдэх нягцрах хэрэгтэй болж байгаа. За энэ дээр ингэж явж байгаа. Андраач хамгийн сүүлд яг энэ дээр нөө Тэцкагаас шүүл гарангуут эцсийн гэрээгээ байгуулад наан зүгээр драфтын төвшөнд явчих. За хоёрт Тэцкаг үсгэн байгуулна гэдэг ажил байгаа. Хэдүүлж нүг зээлийн багцаа салгаа шүү дээ. Тэрийг чинь тусна авах тусгай зорилтын компани SPAC нь гарч байна. SPAC дээр яадаг вэ гэвэл голдуу банкс маань өөртөө охин компани болгоод тэрийг гаргах нь холбогд хувьцаа эзэмш тулсын тогтоох шийдвэрүүдийг гаргах байгаадах. За тэгэл гаргаад нэг 3-аас 4 журмыг ихний иржинд боловсруулж идэг. Тузын үйл ажиллагааны журам мөнгө багтай холбоотой. За тэгэл Тэцкагийнхаа тузын гишүүдийг сонгоно. Зохицуултар бол нэг нь хараад бос. Яг уу болохгүй гэсэн бол байхгүй. Одоо практик дээр бол дандаа гүйцэтгэх удирдлага нь өөртөө туз мозын гишүүн болсон явж байгаа. А гэхдээ нэг хараат тустай байх хэрэгтэй. Хараат тус нь бол мэдээж хараат тустай гоо тийм. За тузын гишүүдэд сонгочлоо. За үргэлжлүүлээд Тэцкагийнхаа эхний хэлжинд яг зүгээр одоо хаалттай ХХК-гийн түвшний дөрмээр бол болж идэг байгаа. Зөвшөөрлөн гарах хүртэл дөрмөө бичээнэ саний хийсэн 4 журмаа боловсруулад нэг 10-аас 15 орчим материалыг бүрдүүлж идэг. Яг гоо сүртэй сонсгож байгаа боловч олон хоног аваад гаргаж байгаа боловч энэ бол тийм амар хэцүү ядаргаатай зүйл бол ерөөсөө биш юм шүү. Бүрдүүлээл за хамгийн сүүлд хороонд Тэцкагийн тусгай чиглэл авах юмудаа сабмит хийж идэг байна. Одоо Weber Relax-д ордон шүү дээ. Тэрэн шигээ сабмит хийдэг. За тэгснээс хойш нэг хороо хуралцсан муралцсан нэг 91 30 хоног хорооны шийдвэр нь гарчдаг. За шийдвэр гарлаа Андраачтай гэрээ байгуулаа одоо жинхэнэ ажил нь эхэлдэг баг. За энэ дээрээс чи нөгөө нэг юу гаш дараагийн гол ажил Тэцкагийн зээлийн багцыг бүрдүүлэх дүнхлүүд гаргах. Буюу нөгөө нэг зээлийн багцаа тэднийх рүү салгаад тасалбар болгоод таад кэшфлоу энтрийг бүгдийг хөрөнгө оруулалт удирдах компанитайгаа хамт гаргана юм гэсэн үг шүү дээ. Одоо сая жишээлбэл 24 сарын хугацаанд хүмүүс нийтлэг гарч байгаа гэж байгаа бол салбарын чинь дундаж нэг машин 12 3 дахь сар дээр голдуу төлөгдөд байгаа тэгээ тэнгүүт баг 24 дээр чинь автомашины зээл үнэхээр тийм хэрэгтэй бол 2 иргэжч болоод байгаа байхгүй. Гэмтсэн давуу талтай. Тэгэхээр нөгөө багц болгоноороо зээлүүдэд часааж байгаа л хөрөнгөний зээлийн шалгуураад гаргацсан элтимэт энэ төр нэгэл тэгэл хөрөнгө оруулалтаа одоо ийм зээлийг багцаж авна гэдэг журмаа боловсруулчаад тэрийгэ салгаад тасалбар болгож идэг. Кэшфлоудыг тааруулж байгаа. Тэрийг маань хөрөнгө чиглэл удирдах бас энэ дээр туршлагатай компани байх хэрэгтэй. За сонгон шалруулалт нөгөө зээлийн багцыг хэлээд тасалбар болгочлаа. За тэгээ мөнгө урсгалын төсөөллөө хийчээд одоо энэ дээр нөгөө нэг зээлийн шинжилгээ гарч буюу аудитын дүнэлт чинь орчиж байгаа. Энэ дээр дүнэлтийг гаргана. Аудит байна. Үнэхээр аудит зөвчилгүй нөө яг хөрөнгөний багцын шалгуур журмуудыг хангаж өгөө талууд. За энэ маань ингэж явал нэг ийм ажлууд бол болдог байх нэ. За энэ дээрс ингээл харуул зөдөө баг нийт 4 лоогийн ажлын 4 лоо болчих. За үргэлжлүүлээд хүбүүцийн гэрээ журмаа боловсруулад за зээлийн багцаа таслуулгачлаа. Нэг өөр хэд хэдэн журмууд бол байгаа. Дахиад нэг 5 6 журмууд бол нэмэгдэнэ. Тэцка ердийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой, мөнгө хоорондоо шилжүүлэхтэй холбоотой гэмтэлсэн. За энэ дээрээсээ хуулийн компани оролцоо гарч байна. Хууль дүнэлтээ гаргана. 2 сэрлийн дүгнэлт гэлжээс тэ.
Зээлийн багцсан үнэхээр хэрэгцээ хувьд бол зөв гарсан уу? За нөгөө талдаа Tetsuka компаниуд нь өөрөө яг үүсгэн боолох эдгээр процесс нь яг хуулийн дагуу хэрэгцээний дагуу хийгдсэн гэдэг. Хоёр төрлийн дүгнэлт байна. За хуулийн дүгнэлт маань энэ дээр гарчин. За эндээсээ одоо underwriter маань үнцаасны танилцуулга бичээл яах нь шин шүү дээ. Проспектс бэлдээд эхэлж байгаа наа. Гэхдээ энэ дээр underwriter яг гарчиж байгаа ш. Энэ бүх ажил дээр underwriter ард нь спорт болоод нөгөө coordinate lead project-ийн ажил бол хийгээ явж идэг. Ялангуяа одоо issue талтайгаа банкустайгаа underwriter нягт тулд ажиллана. Ер нь таад спорт л явж байгаа. Тэгэхгүй ингээл гаргалаа хаяа гэж хайчихгүй ш. Эргээл underwriter-тайгаа ярихад голдуу үүсэгээ дээр нэг шинжээч нэг төслийг аваа явж байгаа. Өө ихмээ яах вүлээ нэг ийм асуугаад ингээл ярилцахгүй. Тэр аюу спорттой дэмжигтэй явж идэм аа. За үргэлжлүүлээд сая Tetsuka-гийн шаардлага эхлээд тасан бол одоо хөвүүцийнхаа цахас зөвшөөрлийг мөн адил листинг компани болон зохицуулж байгуулахаа зөвшөөрлийг авна. За энэ маань бас тодорхой хэмжээний бас уддаг байгаа да. Ер нь 20 30 хоног гэдэг ажлын нийт юм 6 донор тавьсан байгаа да. За яг энэ ер нь харуул юу шүү. За стандарт жоохон уртдуу маягийн шүү. Зөв эслээ бодоод тавьчихсан. Бодит байдлаар бол мөчлгүүд нь гоё таруул энэ мэн дээр бол хөвүүц гардаг кейс зөндөө баг. Талууд хурдан байгаа дэрэлцээ. Тэр нэг 6 сарын процесс удаан юм бэ энэ гэж таадах болох шаардлагагүй. За зөвшөөрлөд авчлаа нөө хөвүүцээ бүртгүүлчлээ. За одоо нөгөө underwriter-ийн 14 бүмийн чинь таад босгоо ажил нь борлуулалт нь roach own primary market ажлууд нь эхэлж байгаа юм тэр. Өөрчлөн хүмүүстэй танилцуулаад нээлттэй төвшин санал болгуулад тэгэл анхдагч зах зээлийн арилж байгаа энэ маркета нийлээ хаалаа холбогдох дүнэлтүүд гарлаа тэр бүгдийг underwriter хийж байгаа. За эргээд анхдагч хаагасны дараа хоёр дэжтэр эдгээр маань арилжиж болно шүү дээ. Хувь хүн хоорондоо зарж болно, нэгтэл нь авч болно. Тэр орон дээр underwriter нь голдоо хоёр дэжтэрийн арилжааг нь гүйсгээд явж идэг. Тийм байгаа. А тэгэл мэдээж бирж дээр бүтэлтэй үнцээс учраас самрын шугамар явна. Хин өндөр үн хинэл нь тэр дагуу авдаг хувьцаа яаж явдаг шиг тэгж л. Тэгээ практик дээр нэг fixed income юм авчаад хүмүүс бүгд хоол их хүсэлтэй юм дөө. Тэгж нэг зарж мараал хоёр дэжтэр арилж бол яваад байхгүй. Банкс дээр бол нэг тийм ажил хэлтер болоод байхгүй. За нэг иймэрхүү процесстэй. Тэгэхээр нэг өртгөн юм байх нь underwriter ингэж оролцох нь давуу талтай байх нь процесс ингэж явна. Асуух зүйл яаж вэ?